нэг амраасаа гэдэг. Хамтаа нэг залбирцгаая. Халелуя. Эзэн Есүс минь ээ. Таны чуулган. Тэрүүн болох таны өмнө бид хамтдаа ирээд таны үгнээс сонсгож танд бас хүндэл мөрөглийг өгөхөөр энэ газар ирсэн байна эзэн минь. Та биднийг үнэхээр энэ газар тосолж өрөөж өгч. Та биднийг дууссан, та биднийг зөвтгсөн, та биднийг ариутгасан, та биднийг алтаршуулсан эзэн. Бид бас энэ цаг мөчид таны үгнээс суралцаад танд алдрыг өргөхөд та бидэнд тусаж өгөөч гэх гуун залбирч байна. Ариун сүнс минь. Энэ бичээсээ дамжуулж өнөөдөр ярих зүйлийг та хүмүүний бүрийн зүрхсэтгэл та сэлж өгөөч. Суулгаж өгөөч гэмээ. Есүсийн нэрээр ууж залбирлаа. Амен. За хамгийн сүүлд эзэн ирлээ гэж. Нэг их өвөл болох чахт нэг ирээд одоо өвөл дуусах чахт нэг уулзсан да баяртай байна. За бүгд хамтдаа нэг би нэг энэ өнгөрсөн жилийн турш бид нэг явсан нэг зам мөрөө нэг эргээд нэг жаа нэг давтыг гэж нэг харлаа. Бодлоо. Бид за оргид юм юу өгөрөө. Дагалдагчийн алхмуудаа нэг бүгдээр эргэж нэг санацгаая. Би маш товчхон тоом явна. Тэгээд гол сэдв рүү оръё. За бид 16 алхам гэж явсан байгаа тийм үү? Дагалдагчийн Христийн дагалдагчийн тэр ер нь нэг явбал явах ёстой байдаг, орж гарах ёстой байдаг. Тэр 16 үе талга буюу 16 тэм алхам байгаа. За анзаардвал болохоос биш ерөөсөө бидний амьдралд байж идэг гэсэн үг. За энэ зүйлийг хамтдаа харъя. За эгүнэ гэдэг шиг. Эгүнэ байна уу? За юу яасан бэ гэхээр бид нар энэ удаагийн сэдв маань 16 тэр сүүлийн 2 дахь удаагийн сүүлийн 2 дахь буюу Христийн шүүлтийн синти гэдэг. За энэ Христийн шүүлтийн синти. Ямар ч нэг тийм шүүлтийн нэг орж гарах юм сэдв байна. За сэдв нь сүртэй боловч за яг тулаад үлдсэн бол амар гоё сэдв шүү заяа. Яг бүгдээ бүү нэг тайвшруулъя нэг. Бүү аяагараа, бүү зүрх алдаарай. Гэт нэг урамшуулъя. Тэ. Ягаад гэвэл одоо газар дээр юу болж байгаа вэхээр шүүх гэдэг зүйл бол биднийг өнөхөр айц болгож шүү дээ тийм үү? Шудраг бусаар хин нэг шудраг бусаар шүүн гэдэг бол ямар байдаг гэж бид нар нийгэм даяараа бид харж байгаа бас. Бид нар бас бүх том зургаар мэдхгүй ч гэсэн бидний дотор тийм зураг байж л байдаг. Ер нь бол би нэг амьд явах хугацаанд нэг их янз янзын хаалга татаад байхыг хүсэхгүй нэг мөрөөр амьдарч байгаа л явчмаар байна. Тий. Нэг тийм янз янзын зүүн талгыг олдны өмнө зогсоод янз янзын ямар дуудуулаад амьд бол нэг тийм бас хүсвэртэй ажил биш тийм үү? Өвдөж чичрэн сандран бодож исэн зөв явж исэн юм буруугаа ярьж тайлбарлах тохиолдол байна. Ингээ буруутдаг. Энэ бүгдийн дэргэд Христийн шүүлтийн синти гэдэг бол хамаагүй бидний тэр нэгүүлсэнгүй тэр ажил байгаа шүү гэж. Би таа бүгд үнэхээр энэ сайн мэдээг хэлмээр байна. Халелуя. Эзэн ба сайн юм. Бүгд хамтдаа нэг эзэн алдрыг өргөё. Халелуя. За. Окей. За. Энд явахгүй бол яг би нэг товчхон дээр ярьчих. Бид нар өнгөрсөн хугацаанд бид нар ямар урсад алхмаар дээр явж ерөөдөө бид нар Матай сайн мэдээний дагалдуултыг ерөөдөө бид нар буулгаж явсан байгаа. Матай сайн мэдээ юугаар онцлог байгаа вэ гэхээр бусад номуудаас илүү дагалдуулт гэдэг үгийг дагах, намайг даг гэдэг үгийг маш их онцолж энэ төлхөөрөг явж байгаа. Мэдээж бүх Шингэний сайн мэдээний бүх номууд бол Есүс шавнараа дагуулж байгаа бүгд байгаа. Гэхдээ үн дундаас онцгойлоод шавнараа намайг даг гэж хэлдэг ном хэсэг бол төлхөөрөг бол Матай ном дээр байгаа. Энэ үнээс болоод Есүсийг даглаа, дагсан олон
Тэгээд дагалдагч гэдэг үг гарч ирж байгаа гэсэн. Тэгээд эцэст нь бидний дараагийн сэдв болохоор агуу захирамж буюу танад үндэснүүдийг дагалтуулаа. Дэлхийн хязгааруултаа сайн мэдээ тунхал түгэ дагалдагч бий болгоо гэж хэлж байгаа. Энэ зүйлийн төрөө бүгдээ хамтдаа бэлтгэж байгаа усуд байна гэсэн. Халелуя. Өнөөдөр би хол сэдв рүүгээ ер нь орохгүй. Яг бол миний ард тасаалттай одоо 3 танк байгаа учраас. Тийм үү? Би өнөөдөр юу аваацсан вэхээр газар дэлхийд дээр шүүлт ер нь ямар явагдсан бэ гэдгийг бас яхан зүйтэй болов гэж бодож байна. Христийн шүүлтээс ярихаас илүү газар дээр Библиэлд газрын шүүлт Бурхны хүүг яаж шүүж байгаа байсан бэ гэдгийг мэдэх нь илүү бас бидэнд хэрэгтэй зүйл байна. Хамтдаа Матай номын 26 дахь бүлгийг гаргая. (26-гийн 57-оос 75). За энэ хэсэг бол ерөөдөө 26 дахь бүлэг маань тэр нэгэн орой Есүс барьж бүтгэхийн шавнартай оройн цагаа хүртээд Гетсеман цэцэрлэгтээ залбираад тэгээд Есүс баригдаж байгаа тэр өдрийн тухай ярьж байгаа. За энэ сэдв байна гэж байгаа. Бид нар юу ярих гэж байгааг нь ойлгоцсон. За эйгүнэ нэг за сэдв рүү орчоо. Тэр сэдв яг би зүгээр хоол болтол гэж яриа гэж бодсон. За энэ мань юу болж байгаа нөхөр газар дээр ер нь бол бид нар бол итгэж шөнөр ер нь та бусдаар ер нь хэр их шүүлгүүлэх тийм үү? Миний ер нь сайн явж байна, муу явж байна уу? Зөвхт байж байна уу? Зөвхт биш хүн намайг шүүх нь бид амар тийм бас хэцүү сонсогддог тийм үү? Би чамаар шүүлмээр байна. Би чамаар дөгнүүлмээргүй байна. Намайг шүүгдэг нь бол бурхан байхгүй гэж бид маш их гоё уран зэсгүүгийг уралдуулаад ярьж болно л доо. Гэтэ амьдрал бол бидний бодож байгаас шал өөрөөр явж идэг. Энэ амьдрал гэдэг бол бидний гадны хүн шиг амьдралтай гэж хэлсэн байгаа шүү дээ. Бурханлаг амьдрахыг хичээгч хүн бүр яадаг вэхээр газар дээр гадны хүн мэд гадуурхагдаж амьдрна гэсэн үг. Амен. Тийм учраас бид нар маш олон бидний алхам бүр хэлж байгаа үг бүр яадаг вэхээр бусдын өмнө дандаа шүүлтүүрээр орж идэг байгаа. Бид нар энийг анзаарахгүй. Тэр бид нар энийг анзаархаараа бид нар ямар нэг реакц үзүүлээд эзнээс өөр зүйл үйлдэл хийх гэж яваад байдаг. Энэ сэдв маань бүлэг маань бидэрт юу хэлэх гээд байна гэхээр хизээч би эзнийг орхихгүй, Есүс би танаас ээж орохгүй гэжсэн хамгийн ойртны дагалдагч болох Петрийн тухай гардаг. Энэ сэдвээс би 26 дахь бүлгийн эхэнд нэг үг байна. За 26-гийн 31 дээрээс ингэж хэлсэн байна. За би энэ 26 дотор би ерөөдөө ингэж орж гарч явна. Та бүхэн хамт байгаарай. Есүс тэдэнд та нар энэ шүү надаас болж бүдрэх болно. Учир нь би хончин цохин хонин сөрөг тарж бутарнаа гэж бичигдсэн билээ. Харин би амьдлуулсныхаа дараа та нараас өмнө Галилд очно гэж хэлсэн. Гэсэн чинь энэ шинжхэн төгс нэг юм уу? Петр бол энэ бүх хүмүүсийн өмнө нэг зүйл итгэвтэй байсан нь багшаа тийм зүйл болохгүй гэж хэлж байна. Танаас бол бүгд бүдэрлэж гисэн би хизээж бүдэрлэхгүй гэж. Тэгээд Есүс түнд үнэнээр би чамд хэлье. Чи энэ шин азарган дахиад донготхоос өмнө чи намайг 3 та өгөөсгөнэ гэж хэлсэн байна. За ерөнхийдөө яг энэ азарган дахиад 3 та донгодож эхлээд азарган дахиад 3 та донгодоод дуусах бүлэг байгаа. Энэ хооронд бид хамтдаа ярилцъя. Эндээс Есүс юу гэж хэлэхээр өөрийгөө битгсэн чамнаар дагалдагч байгаа тэр хэн бэ гэдгийг бас мэдж байгаа юм. Бид нар бодохдоо Есүс бурхан бидэнтэй хамт байгаа юм чинь би бол хизээж өөрийгөө худлаа шүүхгүй. Би бол яг байнта би бол бодож байгаа шиг би бол итгэж байгаа шиг би бол байж чадна гэдэг өөрийгөө шүүж байгаа.
өөрийгөө хэмжиж байна. Гэтэл тийм зүйл биш бол байдгийг дараагийн бүлгүүдээс хойшоо бид харах болно. Тэгээ эндээс би юу болохоор эндээс би хоёр хүний дүрийг харах гэж байна. Дагалдагч хүн дагалдуулж явж байгаа хүнээс илүү гарна гэж байхгүй. Дагалдуулж байгаа хүмүүс бидэд ямар үлгэр дуурайл үзүүлнэ бид нар тэр хэмжээд л очих болно гэсэн. Энд дээр Есүс хүмүүсийн шүүлтээр орж байгаа хэсэг байна. 57-аас хойш. Тэгээ Есүс хүмүүс дахичнад баригдаад явж байгаад хамгийн ихний шүүлтийн авсан энд Кайф гэдэг тэр тухайн үеийн оны тэргүүн дахиж Кайфийн гэрт нь хүрэгдэж түүний шүүхээр орсон тухай. Тэгээ 50 дугаар эшээс харах юм бол тэднийд маш олон хуулийн багш нар ахлагчид цугласан байлаа гэж хэлсэн байна. За ингээд Есүсийг өнгөөр маш олон хүмүүс үзэх гэж орж ирээд тэнд тийм үү хүмүүс Галилеас маш мундаг хоёр хэдэн урлагийн байхын нэрсэн. Тэнд соёлын тэргүүний ажилтнаас ардын жүжигч хүртэл тийм үү мундгууд ирсэн байл бүгд хамтдаа үзье гэлээ тийм үү. Тэр шин бөө юм болсон байна. Тэгээд тэдэнд тайз бэлдэж өгөөд үзэгчдийн өмнө гаргаад ийм зүйл бахад нэгэнд яг л ямар байх ёстой вэ? Яг тэр байр суурин дээр байгаад үзүүлсэн харин нөгөөтг нь бодож ирснээс хойш эсрэг төр үзүүлсэн байна. Тэгээд биндээс Есүсийн шүүлтүр орж байгаа тухай аман Есүсийг дагалдагч Петр бас бусдын шүүлтүр орохдоо ямар байсан бэ гэдгийг хоёр төр зургийг харахыг хүссэн. Зүйлийг хүсэж байна. Есүс эндээс юу харсан бэхээр хүмүүс эндээс дагалдагч тагч нар Есүс тэр худал хоормыг олж харгасан боловч тэдээс эцэст нь үр дүнд нь ямар ч худал хоормог байхгүй байгааг бичээс хэлж байна. Ягаж гүтгэх гэж 59 дээр хэлдэг тарах юм бол тагч нар ахлагч нар болон зөвлөлт даяараа Есүсийг хөнөөхийн тулд түүний эсрэг худал гэрчил хайсаар байлаа гэж хэлж. Хэдийгээр олон хуурамч гэрчнэр гарч ирсэн боловч тэд юу ч олсонгүй гинэ. Харин сүүлд нь хоёр хуурамч гэрч ирээд би Бурхны самыг устгаад 3 хоногийн дотор дахин барьж чадна гэж энэ хүн хэлж байсан гэж хэлж. Тэргүүн тахилч босож түүнд чамд хариулах юм алгуу. Чиний эсрэг бид нар юу гэрчилж байгаа юм бэ гэлээ. Гэвч Есүс дуугүй байлаа. Гэвч Есүс дуугүй байлаа. За бүгд хамт энэ үгийг дээр маш их хүлээж аваарай гэж хүсэж байна. Гэвч Есүс дуугүй байх. Олон шүүхийн өмнө бидний буруудтай нэг зүйл бол бид дуугүй байж чадахгүй, дуугарах гэдэг асуудал байна, тийм үү? Та бүгд бид нэг зүйлээс харах юм бол бодомжинд явж байгаад хэн нэгэн чамд бариад авахд эсэргүүцдэг. Би буруугүй шүү дээ. Би биш. Та нар хүн амтурчлаа гэдэг. Тэгээд тэр цагтаа хэлэхдээ та дуугүй байх хэрэгтэй гэж хэлдэг, тийм үү? Та наад үгээ шүүхийн өмнө очиод энэ хүүхд таны эсрэг гэрчилж болно. Эсвэл энэ үгээр та шүүхийн өмнө очиж хамгаалаарай гэж хэлж. Тэгээ магадгүй энэ хэллэг буюу энэ бусдаар шүүлгэж байгаа энэ үг бол магадгүй бидний Библиэд бидэнд зааж өгсөн учраас энэ зүйл маш хэрэгжиж явж байгаа гэсэн. Есүс энд бид маш олон чухал зүйлийг бид дагалдуулахыг хүсэж байгаа зүйл нь хэн нэгэн таныг гүтгэж доромжилж буруудыг хүсэж гинөө. Гэвч бид нар Есүс юу хийснийг харах юм бол гэвч Есүс дуугүй байлаа гэж үг. Энэ бас маш чухал үг тийм үү? Дагалдагч хүний маш эцсийн сүлдэнд нэг барьц алддаг, бодгоны сүлдэн дээр бүхний сүлдэн дээр хутдаг гэж нэг барьц алддаг нэг зүйл байна. Бид нар овоо гайгүй дагалдаж явж байснаа сүлдийн мөчтөр нь тэсгэл алдаад нэг үхэлцдэг. Энэ үчирс овоо Христэд дагалдаж байна гэжсэн чинь амнаас нэг гасны үгнээс болоод шүүлтэр хүмүүсийн шүүлтийн өмнө ундаг байна. Тийм учраас бид нар дуугүй байх гэдэг өөрийгөө захирч таны зүв байсан ч бусдын буруу байсан ч гэсэн өөрийгөө дуугүй байна гэдэг бол дагалдагч хүний бидний хамгийн чухал бизнесээс сурах ёстой зүйл байна гэж хэлж байна. Амен. Бид нар хүн учраас бид нар Есүс биш. Бид нар хүн учраас бид өөрийгөө өмгөөлөх бид нар
Унган тэр натур байгаа. Гэтэ бид нар бодоорой. Бидний бие, бидний бодол санаа, бид нар өөрсдөө ч гэсэн шүүх хэрэггүй гэж Библи бид хэлсэн байгаа шүү дээ. Тэгээ үүний дараагийн үйлдэл нь Есүс юу гэж хэлж байгаа нэхээр гэвч Есүс дуугүй байлаа. Гэтэл тэрүүн дахилж түүнд нь чамайг амьд бурхнаар тангаргалуулж байна гэж хэлж байгаа нэ. Чи бурхны хүү Христ муу юм уу бидэнд хэлээч гэвэ. За. Эндээ тэрүүн дахилж юу гэж чамайг бид амьд бурхнаар тангаргалуулж байна гэж хэлж байгаа. Тэгэд энэ тангаргыг өөртөө тангаруулчаад чи амьд бурхны хүү Христ мөн байна гэдгийг дуугүй байсныхаа үр дүнд олж авч байгаа байхгүй. Есүс хэлэв. Би бол амьд бурхны хүү Христ байна гэж өөрийгөө мүүлээгүй байна. Харин энийг хэн гэрчилж ярьж ирэхээр тэрүүн дахилч өөртөө тийм үү? Бурхан тэдний ямаар яриулж. Тэг бидэнд хэлээж байж байна. Есүс тэдэнд та ч өөрөө хэллээ гэж хэлж. Харин би та нарт хэлье. Та нар үүнээс хойш хүний хүүг хүчит нэгний баруун талд заларч Тэнгэрийн гүйлэн дээр ирэхийг харах болно гэж хэлж. Амен. Газар дээр та нар намайг одоо шүүж байгаа бол миний шүүл болоодгүй ирнэ. Тэр үед та нар намайг харах болно гэж хэлж. Тэр үед бүх үндэстнүүд миний эсрэг шүүжсэн бүх хүмүүсүүдийг тэр шүүх миний тэр цаг байх. Тэгээ бид нар яг энэ үннийг хэлэх хүртлээр бид нар яах ёстой вэ гэхээр ариун сүнс бидний юу гэж удирдах гэхээр дуугүй бай. Эцгийн жинсээс та нарт бас ярих болно гэж хэлдэг байна шүү дээ. Матай намын 10 дээр байна уу? Та нар хин нэгний шүүмэн шүүхтээ дээр очихдоо тийм үү? Юу ярих вүлээ? Юу өмгөөлөх гэж өөртөө бүү цагаа цав гэж хэлж байгаа. Харин таны дотроос ярих чинь эцгийн жинсээс буюу ариун сүнс байх болно гэж хэлж байна. Тэгээ бид нар ариун сүнсний дуу хоолойг сонсохгүй ариун сүнс нь хүлээхгүйгээр бид өөрийгөө хамгаалах гэж өөрийгөө зөвдөх гэж оролцсороо бид нар баш олон тийм өөртөө бизнес хэрэгтэй ерөөлүүдийг тэр заримдаа хоолчлуулж идэг байгаа. Бид нар твцсэн болвол бид нар шангалаа одоо авах гэж яарснаа биш. Харин би шангалаа эсэнд үлдээсэн болвол өнөөдөр би буруутгаснаас өнөөдөр би хинт дормжлогч ичгүүрд орж ирснээс хожим би эзнээс алтар махтаалыг авсан хамаагүй илдвүү гэж Библи хэлж байгаа. Амен. Тэгэд энэ үннийг хүмүүс ойлгохгүй учраас Есүсийг улам буруутгаад зөвхөн зодоод энэ зүйл болсон байна. Харин дараа нь Петрийн шүүлт ирсэн. 69 дэх эшлэлээс харах юм бол Петрийг гадаа хашаантар сууж байтал нэгэн шивгчин түүн дээр ойртон ирээд хэлсэн байна. За эзэн дотор бол үнэхээр завгүй байсан дээр. Тэр бол том театр дотор бол олон үзэгчдийн өмнө өөрийгөө тийм үү. Одоо тэнд бол өөрийнхөө өмнө зогсоод ужигнуулаад өөрийгөө гэрчлээ зогсчихсан бол харин Петр гадаа бас завгүй байсан байна. Гадаа бас үзэгчтэй. Тэгээд энд бас яг бол Петр бол энэ зүйл магадгүй анх удаа тохиолдож байгаа. Хөдөөнөөс ирсэн хүн олонний өмнө байх тохиолдолд дандаа Есүс хажууд нь байсан учраас тэр өдөр магадгүй Есүс Петрт маш их эффект төржсэн баг. Харин надад яг энэ цаг мөчөөд Петр ганцаараа эзэн байхгүй. Хончин байхгүй. Хонь сөргөнд тараад бутарсан. Яг энэ цаг үед үнэхээр дагалдагч хүний бидний натур гарч ирж байгаа. Бидний төрлөх юу сурсан бэлээ, юу сонссон бэлээ гэдэг нь байхгүй. Тэгээд Петр энэ дээр хэлж байна. Чи ч бас Галилийн Есүстэй хамт байсан шүү дээ гэж нэг тийм шивгчин түүнийг хэлэхэд юу ярьж байгааг чинь би мэдэхгүй байна гэж хэлж байна. Юу ярьж байгааг би мэдэхгүй байна. Тэр үнэхээр хэцүү үг тийм үү? Энэ бол үнэхээр хамгийн хайртай хүн бол гомдоохор үг тийм үү? Амьдрал дээр юм зүйл болдог болов. Тэгэд Петр энэ зүйлээсээ болоод банцандаа болоод ичгүүрийн өмнө зогсож чадахгүй
Буруугаа хүлээж чадахгүйгаасаа болоод гараад явлаа гэсэн чинь барын амнаас гараад Ачлангийн аав руу орлоо гэдэг шиг гадаа нь бас хашааны гадаагаас хүмүүс байсан баг. Гараад ирсэн чинь тэнд бас нэг шүүлтүрээр орсон байна. Гэсэн чинь ингэж байна. Петрийг хашааны халаар гарахад өөр нэг шивгчин түүнийг хараад гинэ. Тэнд байгстад энэ хүн Назарын Есүстэй хамт байсан гэвэ. Тэр дахин үүнийг өчрлөн үгүйсгэж би энэ хүнийг танихгүй гэвэ. Өмнө нь болохоор Галилеас ирсэн тэр Есүсийг танихгүй гэж ирж байсан. Одоо дараагийн тэр буруутгал шүүхлэлтээр орохдоо тэр Назарын Есүсийг ч мэддэггүй гэж хэлж байна. Галилийн Есүс байх, Назарын Есүсээр дуудуулах. Есүсийн дуудуулах нэрнээс ичнэ гэдэг бол тийм үү? Магадгүй энэ бидний дагалдагч хүний хувьд бол үнэхээр одоо бодож явах бид нар бол битэж тэггүй гэж боддог баг. Магадгүй Есүс тухайн үед бол Есүс хараахан цовдлогдоагүй. Есүс хараахан ертөнцийн нүглийг үрж ертөнцийг хараахан шүүгээг байгаа. Яг энэ цаг мөчид Петрүүд маш хэцүү байдалд байсан баг. Дээшээ тэнгэр бол доошоо гацарцсан. Есүс Петрт ямар ч хүч байхгүй. Итгэж найдаж ирсэн хажууд нь өөрөө шүүгдэ байж идэл. Өөрөө ямар ч төсөөлж байгаагүй тийм шүүлтээр ороод үнэхээр тийм газар олны өмнө ичгүүрд ороод бүх босон байгуулж ирсэн юм нураагаад ийм байдалд орно гэдэг бол дагалдагч хүний хувьд бол тохиолдож болохгүй биш болох зүйл байгаа юм шүү гэж. Тэгээд энэ зүйл болоогүй. Тэгээд дахиад нэг зүйл хэлсэн байна. Тэгээд 3 дахь удаага яасан гэхээр тэнд байхстай нэг нь хурц ирээд гинэ. Чи гарцаагүй тэдний нэг мөн байна. Ярианаас ч л илт байна гэлцв. Петр хараалт тавин тангаргалж би энэ хүнийг танихгүй гэж. Тэр мөчөд дахиад донгодваа. Тэгээд Петр дахиад донгодхоос өмнө чи намайг 3 таа үгүйсэн гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад гадагш гарч гашуунаар хуйлваа. За. Дагалдагч хүний хувьд бол эснийг өгүүлсэн гэдэг бол үүнээс илүү том зүрхэн хуваагдах, үүнээс илүү том шархлах, өөрийгөө уучлахгүй байх. Ийм зүйл бол юу байх вэ, тийм үү? Хин энийг өгүүлсгэж болж байна. Эзнийг өгүүлсгэнэ гэж хэлж байна. Гэтэ Есүс хэлсэн байгаа шүү дээ. Намайг өгүүлсэж болно. Харин хариу сүнсийг өгүүлсэн бол энэ хүнд бол аврал байхгүй, уучлал байхгүй гэж хэлж байна. Тэгэд Есүс дагаж явж байгаа хүн бол гарцаагүй байдалд ороод эзнийг өгүүлсгсэн нэгэн байж болно. Гэтэ энэ цаг мөчид бол Есүс загалмай ажлаараа дамжуулаад тэр өөрөө загалмай дээр үхлээр дамжуулаад тэр ертөнцийг шүүцсэн байгаа ш. Ах トゥ сай. Тийм учраас бид нар одоо түүний нэрээс ичих зүйл байхгүй болсон гэсэн үг. Петр тухайн үед маш иччихсэн байгаа. Харин Петрт хүчийг өгсөн нэг зүйл байна. Ариун сүнс. Есүс дахин амьтаар дамжуулж Петрийг хүчтэрд оруулаад батжуул, итгэлээр нь батжуулаад хэлсэн байна. Чи намайг 3 удаа үгүйсгэж би мэднэ. Харин одоо ах トゥ сөргөө яв. Би чамайг илгээж байна. Чи надад хайртай юу? Петр эзнийг нүрлүүч харах хэрэггүй болсон юм шүү дээ. Би танд хайртай. Гэтэ би өөрийгөө уучлах чадахгүй байна гэдэг. Тийм үү? Есүс дахиад хэлдэг. Чи надад хайртай юу гэдэг. Би танд хайртай. Гэтэ би өөрийгөө уучлах чадахгүй байна. Есүс 3 удаа асуудаг. Тэгээд Петр 3 дахь дээрээ тийм үү? Чөлөөлж байгаа. Халелуя. Эзний ариун сүнсгүйгээр бол бид нар өөрсдөө хинч биш байдаг юм аа. Бид нар эзэнгүйгээр бол бид нар хинч биш. Харин эзэн бол загалмай дээр үхлийг өөрийн бид нар өрөөд тэр үхлийг ялахтаа тэр ертөнцийг шүүцсэн байгаа. Тийм учраас ертөнц бидний шүүх гэж оролдох нь бидний хувьд бол зүгээр энэ бол бидний дасгалжуулж байгаа юм. Бидний улам л эзний өмнө цэвэр барин байдалд очиход минь бидэнд бэлтгэж байгаа үйл явдал байхгүй. Үүнээс бид нар ямар дүгнэлт хийж харах вэ гэхээр бид нар Христийн шүүлтийн өмнө бид нар очимоор очино. Хүссэн үсээг очино. Гэтэ та
Үүнээс өмнө хүмүүсийн шүүлтээр нэг ороод гараач гэж хэлдэг гэдэг. Амен. Та энэ зүйлийг хийж чадах амьдралдаа. Та магадгүй хийсээр ирсэн байгаа бах. Тийм үү? Хүссэн үсээгөө. Магадгүй бид нар энэ зүйлийг хамгийн хайртай гэр бүлүүдээс, хамгийн хайртай хүмүүсээдээ хүртэл шүүлтээр ордог. Ах дүүнэрээр ордог. Ажлын газар нийгмээс шүүлтээр ордог. Та энэ бүгд зүйлд ямар хариу үзүүлж ирсэн бэ? Би буруугүй шүү дээ. Яагаад гэвэл би итгэж байхгүй. Та ингэж дотроос чинь дотроо л алаадсан үе байгаа юу танд? Шударгаар хэлдэг бүгдээрээ. Тийм үү? Тэгээд нэг хэдүү хэлчмээр байдаг. Таанч Библиэлд ярьж байгаа. Тэг орхич бачтай л гэдэг. Тэгээд эзэн минь таныг дурдлаад байна штэ. Та нэрээ боддог юм аа гэх. Би яах вэ дүүрсэн юм гэл амар сүслэг бодлоо. Бид энэ дээр бичээс одоо юу гэж хэлж ирэхээр дуугаа бай. Есүс амаа нэг үг. Тэр ямар ч өөрийгөө буруутгажсэн, буруутглаас өөрийгөө өмгөөлөх гэж төрүүлээгүй. Тэр дуугаа байсан. Дуугаа байснараа бид нар юу хождоггүй гэхээр тухайн хүмүүсийн өмнө өөрийгөө үнэн гэдгээ баталдаг байхгүй. Чи өөрөөр христчэн юм уу гэж асууж штэ. Энд дэр гэж асуусан биш тийм үү? Та өөрөөр христ муу юм уу гэж асуугаад гэрчилж штэ. Тэр үед яг үхээр би та ч өөрөө хэлж штэ гэж хэлсэн. Энэ бол бидний өөрийгөө өмгөөлөл. Есүс биднийг дагалдуулах энэ тэгээс яв хүртлээр бид нар эцсийн зам очиод бид нар өөрийгөө бусдын өмнө хэрхэн шүүлгэж байгаагаар бидний дагалдуулж байна. Түс амен. Тэгээ бид хэлэх тутаа нэг өөрөө хэлд буюу нэг гоё үг гэдэг штэ. Хин нэгэн таныг буруутгажсэн ч доромжилжсэн ч тэнгэр шиг бай гэж тийм үү? Бараа нэг татвар агсны яруу нэр үг байдаг штэ. Тэнгэр шиг бай гэж. Энэ бол маш үнэн гоё үг. Маш тийм бухаллаг үг тийм үү? Таны бурууч байсан, зөвч байсан зүгээр тэнгэрлэг бай. Өчигдөр та өөрийгөө шүүхгүй. Харин ч илүү сайн болж байна. Газар тэгдэр багтаа гадаар 7 дахин орд тунгаагдаж шүүтэр орох нь мөхийн ус руу очих юм та яах вэ? Шагналтай байхгүй. Газар тэгээс шүүлтэр орохгүй зугтаж очиж эзний өмнө очихоор эзний өмнө ичгүрт орвол яах вэ? Би чамайг танихгүй юм байна. Чиний хийсэн ажил үйлс ийм байнага зогсож байна. Гэтэ эзэн бол бидийг танихгүй гэж хэлэхгүй л дээ. Та итгэсэн бол мөхийн ус руу орно. Амен. Харин эзний шүүлтийн өмнө харин бид нар юутай зогсох вэ гэдэг нь л агуу чухал байна. Тийм учраас бид нар та газар дээр бид нар буруутан байж болно. Бид нар ямар нэг зүйлээр буруутгагдаж болно. Эзний өмнө болон өөрийгөө өмнө буруутай байж болно. Гэхдээ та эзнээс өнөөдөр харсан зүйлээсээ өмгөөлөх гэж бүү яараарэ. Эзэн юу хийснийг санаарай. Дугаал байж, тийм үү? Эзэнд итгэл дугаа бай. Таны өмнөөс эзний ариун сүнс танд үг өгнө. Үг бол та дуугаа байснараа та эзэж өөрийгөө буруутгахгүй байхгүй. Дуугаа байна гэдэг бол бас өмгөөлөл. Яг бол Исаи номдэр хэлсэн байж штэ. Исаи ном 53 дээр хэдийгээр тэр за ингээс нэг хэсэг зүйлээ харъя. Исаи 53-ын 7 дээр тэр тамлагдан зовж байсан боловч амаа нээсэнгүй гэж хэлж байна. Тамлагдан зовж байсан боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөдлөгдөх хурх шиг хяргагчийн өмнө дуугарахгүй хон шиг амаач тэр нээсэнгүй гинэ. Амен. Бид нар эзнээс дагалдж байгаа нэг зүйлээс сурах бид нар. Хэл амаа бид нар заримдаа захирч харуул манаа тавих нь бол дагалдагч хүний хамгийн тэр эцсийн тийм үү өөрийгөө хамгаалж байгаа байдал. Тэгээ бид энэ зүйлийг хийж чадах юм бол одоо Есүс биднийг одоо явж дэлхийн язгаар хүртэл явах тийм үү ингээд дагалдагч байх бүрэн дүүрэн зэвсгэлсэн боллоо гэж бид урамшуулах боллоо. Бид тэр хүртлээ бид нар битгт зүйл бид суралц зүйл маш их байгаа. Бид нар ягаад энэ 16 алтмыг бид нөхөд суралцаад яваад байгаа вэ гэхээр хүн итгэл сайн мэдээд итгэнгүүтээ эргээд авралын царайнд багш нь явж болно л доо. Болно. Библиэр байдаг. Есүс дууцад самар эмэгтэй Есүсийн тухай Христ тийм болоо таньж мэдэнгүүтээ шууд буцаад хотынхонтой Есүсийн тухай сайн мэдээд тарсан байгаа.
Үр дүнд хүрсэн. Тэгээ бид нар яагаад тийм байж болохгүй гэж. Тэгмэл бидний араас одоо сайн мэдээ бид нар явах юм бол Үүс ном бидний араас өргөжлж байгаа. Тийм учраас бидний Үүс номон дээр бид нар явж болно. Гэтэ яагаад бидний ард дээр захидлууд байгаа юм бэ? Яагаад Паул бидэнд Христийн дагалдагч болох юм бол бид нэр Христээс сурах зүйлүүд яагаад энэ маш олон захидлууд бидэнд үлдээсэн юм болоо? Яагаад бид сургацаасаа авчих тийм үү? Бид зөвхөн итгэнгүүтээ сайн мэдээ тараагаад бидний өмнө очдөг бол бид эзэн бурханд хязгаарч бидний халдыг өргөж чадахгүй. Харин бид нар эзнээс сургагдаж явах энэ цаг хугацаанд эцгийн өмнө гिचлэл болж амьдрах нь бурханд халдыг өргөхийн тулд бид дагж байгаамаа. Бид түүнээс сурах хэрэгтэй зүйл байна. Халелуя. Бүгд хамтдаа өнөөдөр энэ зүйлийн талаас залбирая. Тэгээ бид нар үнэхээр эзний өмнө тийм үү? Стефан шиг. Стефан олонний өмнө шүүлтээр орсон. Гэхдээ тэр бол тэнгэр элч шиг дуугаа байсан байхгүй. Өөрийгөө өмгөөлөх гэж яараагүй. Тэр зөвхөн юу сурсан, юу сонссон, эзэн юу заасныг л ярьж өгсөн гэж хэлсэн. Стефан эзний хүмүүсийн шүүлтээр орохдоо Библиэр түүнийг хэрэгтэй. Тэр бол тэнгэр элч мэт харагдж байлаа гэж хэлсэн байна. Тийм учраас бид нар ямар үед эзэн шиг харагдах вэ? Ямар үед тэнгэр элч шиг мэт тэр тэнгэр рүү орших харагдах вэ гэж бид нар бусдын өмнө бусдтай адилхан өөрийгөө өмөөлөх гэж биш тийм үү? Бид нар бусдыг шүүх гэж биш. Зогсож байх нь буруутагч биднийг энэ бол үнэхээр Бурханы хүү байна гэж бидгийг гэрчлэх болно. Амен. Хамтдаа бүгд залбирцгаая. Халелуя. Тэнгэр газрыг бүтээлч тэдгэрийн дотор та өөрийн дүр төрхийн дагуу та биднийг өөрхөн хайрын улмаас болж биднийг бүтээж та биднийг өөртөө сонгон авч ертөнцийн сураас биднийг өөрийн гэр бүл дотор хүчлэн аваад та бидний тэргүүн болох Есүс хүүтэйг адилхан та бидний амьдралд эзнийг та илгээж өгсөн танд баярлалаа эзэн минь. Газар дэлхий дээр Есүс биднийг үнэхээр дагуулад эцсийн тэр цаг мөчид хүртэл энэ ертөнцид гадуурхагдаж, гудамжлагдаж, доромжлогдож байхдаа хүртэл бидэнд тэр дагалдагч хүний тэр зан чанарыг бидэнд харуулсны төлөө танд баярлалаа эзэн минь. Бид нар одоо яг энэ зүйлээс хамтдаа суралцахыг хүсэж байна. Бид нар гадагшаа илгээхийг хүсэж байна. Бид нар итгэлээсээ сахихын тулд тэр авралын сайн мэдээ хүргэхийн тулд өнөөдөр та биднийг бэлтгэж байгаагийн төлөө танд алдрыг өргөж байна эзэн минь. Та биднийг өөрчилж өгч, та биднийг дотроо бодож байгаас илүүгээр та биднийг өндөрлөлт тавьж өгч. Бид нар бүгдийг шүүх биш. Бид өөрийгөө шүүж чадахгүй. Бид нар зөвхөн танаар шүүлэх хүсэж байна эзэн минь. Бусд нь бүгд бидний өмнө алдаа дуталтны сайн мухаг гэрчлэх бид ивэл гэж харахыг хүсэж байна эзэн минь. Та бидний амьдрал тохиолдох элдв өдөр саад бэрхшээл шодрог бус байдлаа дундуур алхахад та бидэнд хамт байж өгөөч гэж гуун залбирч байна. Ариун сүнсний хүч чадал биднийг алхуулж өгөөч. Бид нар элдвэнтэй сорилтоор ороход 7 дахин тугагдсан тэр алтмад шийдсэн алтмад гарч ирэхэд та биднийг удирдах өгөөч. Тэр шүүлтээс хүмүүсийн доромжлолтоос айх биш. Харин бид дундаас эзэн шигэ гарч ирж чадах тийм итгэлийн хүмүүс бааtruуд болгож өгөөч гэж гуун залбирч байна. Эзэн бурхан минь тань алдарн байх болтоо хэмээн авч Есүсийн нэрээр бид хамтдаа залбирлаа. Амен. Халелуя. Эзэн алдрыг өргөё.